За, эрүүл бие бүтээх нууц гэдэг фэйж группийн зорилго нэгтэй хамтдаа сурч, хамтдаа өсөж хөгжиж, эрүүл мэндэ бүтээж, ирээдүгөө гэрэлтэй байлгах, эрүүл энх байлгах нэгэн зорилготой хамт олондоо бүгдэнд нь энэ өчийн мэндийг хүргэе. Тэгэд манай ээлжид хагас сайн болгонд юу явж байгаа? Сургалт гэдэг юм уу? Өнгөө лайв хичээл маань явж байгаа. Та бүхэндээ яг хуу ойр зуурын ерөнхий эрүүл мэндийн мэдлэгийг эндээс авах боломжтой гэдэг утгаараа лайв хичээлүүд явж байгаа. Тэгэд ээлжид лайв хичээл маань өнөөдөр өтгөн хаталт түүний шалтгаан эдээ ундаа явдал мөр сэтгэлийн шалтгаан гэсэн шалтгаанууд дээрэс нь хэрхэн зөв аргаар элдв янзын нөгөө Японы ягаан ийм гих мэтийг хэрэглээд байхгүйгээр өтгөн хаталтаасаа ангижрах вэ гэдэг талаар ярьж өгье. Тэгэд өнөөдрийн лайв хичээлдээ тоглон сууж таалан сонсоорой. За, Гүлнараага өрье. За, орой минь манайхаа хэдэн хэдэн хүмүүсийн асуултынхаа дагуу нөгөө асуусан сэдвийнхаа дагуу өтгөн хаталтын шалтгаанууд юу байж болох вэ? Дээр нь эмчлэх аргуудын талаар гэд хэлээд өгөөч гэснийхээ дагуу өнөөдрийн сэдв маань яригдах болцсон байна гэд ойлгороо. Тэгээд маш олон хүмүүс тэр ер нь эрүүл бие бүтээ 90 хоногийн хөтөлбөрт оролцож байгаа хүмүүсийн бараг 80% нь өтгөн хаталт байдаг. Тэрнтэй холбоотой бас чиний хувьд бас үр шалтгаанууд байж болно шүү дээ, тий. Гол нь альва нэгэн өвчнийг өвдөлтийг эдгээхийн тулд түүнийг үүсгэсэн зам буюу шалтгаанаа олох нь хамгийн амархан бөгөөд дүт зам нь. Шалтгаанаа олохгүйгээр эмчлэн гэж байхгүй, тий. Тэгэхээр таны хувьд юу байж болох вэ гэдэг талаас нь ярилцсан. Таад маань асуулт байх юм бол комент хэсэгтээ бичээрэй. Тэгээд бусад чиний эргэн тойронд байгаа хэн нэгэнд өтгөн хаталтын асуудал байна уу? Тэгвэл тэр хүмүүсийг хараасаа үзээсэй. Энэ мэдээлэл хүрээсэй гэж бодож байгаа бол шеэр хийгээд түгээж өгч болно. За, бүгдээрээ манайхан бэлэн үү? Тэгвэл өнөөдрийн энэ хичээлийг хийхэд яач вэ? За, одоохон би шеэр хийгээд тийм ээ. Слайда шеэр хийчээ, харагдаж байгаа. Ер нь бүгдээрээ мэдэж байвал хагас сайн болгон Монголын цагаар 19 нэг бол ерөнхийдөө 20 цагаас хийхээр товлж байгаа. Тэгэхээр 20 цагт 7 хоног болгоно хагас сайнд ийм та нарынхаа асуултынхаа дагуу хичээл яригдчихэж байгаамаа. За, өтгөн хаталтын шалтгаан, эмчлэх арга. Тэгээд илүү хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол энэ gulsara.com гэд сайт руу ороод тэнцэнэ маш олон мэдээллүүд байгаа. Дээр нь элэг цус цэвэрлэгээ, нойр булчирхай юу вэ те тэр талын мэдээллүүдийг оруулсан байгаа. За, тэгэхээр өтгөн хаталт гэдэг зүйл маань шалтгаан нь хамгийн нэгдүгээрт бодлын түвшинд явагддаг зүйл. Энэ нь бидний сэтгэлгээний түвшин гэсэн үг. Сэтгэлгээ гэж хэлэхэд бид нар маш олон түвшингийн сэтгэлгээнүүд байдаг. Тэн дундаа энэ бодлын түвшинд бодол гэдэг маань бүх зүйлийг бий болгодог агуу том хүчин зүйл. Хэрвээ бид нар бодохгүй байсан бол өнөөдрийн чиний амьдрал бий болохгүй байх байсан. Өнөөдрийн чиний амьдарч байгаа гэр орон чинь байхгүй байх байсан. Өнөөдрийн чиний гэр бүл, үр хүүхэд, хань ижил чинь байхгүй байх байсан. Хэрвээ чамд бодол байхгүй байсан бол бодол байсан учраас чи өнөөдрийн амьдралыг бүтээчихсэн. Тэгвэл яах нь вэ? Энэ бодлоороо бид нар амьдралыг бүтээдэг юм бол ялгаа байхгүй өвчнийг хүртэл бодлоороо үүсгдэг
буюу бий болгодог. Одоо бодчихж магадгүй би юу гэжтэй сайхан амьдралыг хүснэ үү гэхээс биш өвчнийг би бодлороо бий болгоно гэж байхгүй гэж. Энэ нь зөв. Гэхдээ үүнийг бид нар бодохгүйгээр бий болгосон гэж бодсон мөртлөө аль хэдийн бодол маань бид нарын хяналтаас гадуур бодогдоод бодохгүй вэ гэж бодсон ч гэсэн бодогдоод тэр зүйлийг бий болгож идэг. Энэ нь хүн төрлөختний хүний биеийг олсон одоо амьтан болгонд тий хүн гэдэг чинь нэг төрлийн амьтан шүү дээ. Бүх хүнд байдаг зүйл. Энэ бодлоосоо өөрөөсөө салъя гэсэн ч бодогдоод идэг. Эргэнч бодогдно, сөргөнч бодогдно. Харин тэр дундаа сөрөг бодлонууд 75%-аас дээш бодогддог. Энэ нь бид нар төрж ирэхээс авахуулаад яг өөрөөсөө тэгжил бүтээгдсэн байхгүй юу? Тэгжил бүтээгдсэн. Тийм учраас энэ бодлоноосоо бид нар зогтож нэг газар шигдэх, аль эсвэл ямар нэгэн хайрцагын дунд ороод ч бодохгүй байна гэсэн үг өртөөсөө биш. Тэгвэл энэ бодол гэдэг зүйл маань тэр чигээрээ бид нарын хяналтнаас бус байх юм бол үүнийг яаж зохицуулах юм бэ? Сөрөг зүйлсүүдийг хэрхэн бодохгүй байх юм бэ? Өвчнийг үүсгэх түвшиндээ хүртэл бодохгүй байхын тулд юу хийх юм бэ? Тэ? Тэгвэл юу хийх юм бэ гэвэл энэ бодол гэдэг зүйл тэр чигээрээ энерги учраас түүнийг бид нар алга болгох боломжгүй. Алга болохгүй бол энийг бид нар яах юм бэ гэвэл өөрөөсөө хувиргаж болно. Нэг төвшнгөөс нөгөө төвшөнд хувиргаж болно. Усыг хатуу хэлбэрт оруулахын тулд хөлдөөдөг шиг, зөүлийн хэлбэрт оруулахын тулд гисгээдэг шиг яг бодлыг тэгж хувиргадаг. Хатуу болгож болно, зөөлрүүлж болно, эрэг болгож болно, сөрөг болгож болгоно гэсэн үг. Тэгвэл тэр 75-аас дээш хувьтай сөрөг бодлуудыг бодохгүй байхын тулд эрэг бодлууд руугаа хөрвүүлнэ, эргүүлнэ. Төвшингээ одоо өөр хэлбэр хэмжээнүүдийг үүсгэснээрээ бодлыг бид нар гартаа авч удирдах чаддаг болно гэсэн үг. Учир нь хүн бид нар төрхөөс авахуулаад сөрөг бодлонууд, сөрөг мэдрэмжүүд, сөрөг зан чанарууд бүгд давнгаа төрсөн байгаа байхгүй юу? Бид нар өвгдөө эцээсээ цаанаасаа сүнснээсээ тэгээ төрсөн. Би тэгж төрөхгүй гэж бодсон ч гэсэн тэгээл төрөх хувьтай байсан байгаа байхгүй юу? Тэгвэл үүнийг энэ 3D амьдрал дээр хэрхэн залруулах юм бэ гэвэл хүн болгон ухамсартайгаараа буюу албаар өөрийгөө зориулж байж яг энийг би ингэж өөрчлөнө. Энэ цэг дээрээ би хүрнэ. Одоо би энэ цэг дээрээ байна гэдгийг тодорхойлоод дараагийн алхмуудаа хийж эхэлснээрээ бид нарын амьдрал эрг зөв буюу эрүүл амьдралыг бүтээх боломжтойгоос гадна эрүүл биеийг бүтээнэ гэсэн үг. Тэгвэл энэ сөрөг бодлууд бид нарыг бодоогүй байхад өвчнийг үүсгэсэн байгаа тийм. За үндсэн шалтгаан нь бодлын түвшинд өтгөн аталтын үндсэн шалтгаан нь барих, хураах буюу тавихгүй байх тэр сэтгэлгээ. Хүн болгоно яг тийм штэ. Хайртай зүйлээ алдахаас байнга хамгаалж идэг. Үр хүүхдээ алдахаас, нөхрөө алдахаас, ээж аавыгаа алдахаас, үхтлээ айдаг. Өөрийгөө хүртэл алдахаас айдаг. Үхэн гэдэгтэйгээ одоогийн байдлаар үхлийг хүлээн зөвшөөрдөггүй гэдэг ч юм уу тий. Аль эсвэл аав ээж маань өөд болоход хүртэл өөхөх цаг нь болоогүй байхад яах гэж бид нараас явбаа гэж бид нар уйлж хэдэн сар жилээр шаналж гашуудаж уйлдаг. Энэ болгоно тэр тавихгүй байх сэтгэлгээ маань ард нь явагдаж байгаа. За энэ нь хүнд сэдв тийм ээ. За энэс наагур гэвэл ажил байгаа тийм. Ихэнх хүмүүс ажил хийж мөнгө олдог тийм ээ. Тэгвэл
Тэр ажлыг алдахаас хүртэл бид нар айдаг, үхтлээ айдаг. Тэгэд барьж тэрийг үлдэхийн тулд зууралддаг, тавьдаггүй. Энэ нь хэрээс хитрээд эмгэг төвшөндөө ороход яг энэ өтгөн хатал бий болдог. Тэгвэл чиний хувьд ямар зүйлийг бариад байгаа юм бэ? Дотроо тавихгүй байгаад байгаа юм бэ? Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хооронд юу байдаг вэ гэхлээр хардалт гэдэг зүйл байдаг тийм ээ. Хардалт хүртэл өрөөсөө энэ минийх л надад л зориулагдсан. Миний хүн багхгүй юу гэл бүх зүйлээс хязгаарладаг. Энэ хүртэл барих, хураах, тавихгүй байх. Хэрвээ чамд хардалт гэдэг зүйл байгаа бол чамд өтгөн хаталт өнөөдөр биш юма гэхэд маргааш хурц ирэх боломжтой гэсэн үг. Чамд алдахаас айдаг, тавихгүй байх, хураадаг ямар нэгэн зүйл байна уу? Эдийн шуналтай хүмүүс байдаг тий. Бүх зүйлийг хураагаал идэг. Энэ ч хэрэг болно, тэр ч хэрэг болно гэл хураагаал идэг хог навшнуудаа. Хэрэг болчих магадгүй гэл тэр хүн болгонд өрөөсөл өтгөн хаталт гэдэг зүйл сааталт далд хэлбэртэй явж агаад нэг л өдөр өтгөн хатаал ирэхээрээ хөө пүүпа миний өтгөн хатчихлаа л гэж боддог. Тэр нь ганцхан өдрийн дотор хурц ирсэн юм шиг боддог. Үгүй онгоруудаа. Энэ өтгөн хаталт гэдэг зүйл алгуурхан бид нарыг шалгаад чи юунд тэгтлээ ингэж харан байгаад байгаа юм бэ? Юуг тэгтлээ чи юм зуураад байгаа юм бэ? Гэдгийг шалгаж тавиулахын тулд энэ өтгөн хаталт гэдэг зүйл бид нарт дохио болж орж ирд юм байна. Алдахгүй гэдэг айдас юу юм бэ? Бусдад өгчих юм бол нэг ч хэрэг бусдад өгчих юм бол надад хүрэлцэхгүй надад идэгчхэр байхгүй гэдэг айдас байж болно хүүхдүүдэд тий. Одоо 4 настай 3 настай хүүхдүүдэд маш ихээр тийм өтгөн хаталт өндөр байгаад байгаа. Саатлын шалтгаан нь ээжийн хэвлэлд байхаас ахуулаад юм алдчих үе дээ. Тэ гэсэн ээжийн сэтгэл хөдлөл хүүхдэд өвлөөд 2 нас 3 настай байхад нь өтгөн хатаад идэг. Тэрийг гаднаас ээж аваад хайдаг. Манай хүүхдийн өтгөн хатчихлаа гэд. Энэ болгоно өрөөсөө бид нарын амьдралд маш ойрхон зүйлсүүд. Тэгэд өнгөрснийг тавьж чаддаггүй өнөөдөр те 30 40 50 60 нас хүрсэн ч гэсэн өнгөрсний тэр гомдлоо, харуулслаа тавьж явуулж чаддаггүй. Тийм зүйл чамд байна уу? Тэгвэл чиний өтгөн хатахаас өөр сонголт байхгүй. Тэрийг өөр газараас хайх ч шаардлага байхгүй. Эмийн цангаас Японы ягаан юм аваад угаад ч үндэс суурьаар нь чи имчилж чадахгүй. Энийг би өөрийнхөө амьдрал дээр 12 жил өтгөн хаталттай тэмцэхэд ойлгож мэдсэн зүйлсүүд тахгүй. Тэрнээс биш энэ те нэг л өдөр би мэдлэг болгож хураагаал ярьж байгаа зүйл өрөөсөө биш. Маш ихээр өтгөн хаталтны цай уудаг, им уудаг. Имэн донд байсан учраас тэрүүгээр ингээд аргацаадаг. Сүүлдээ им уухгүй бол миний өтгөн хатдаггүй. Яг үнэндээ жирэмсэн байхад хүртэл маш ихээр өтгөн хатаад өтгөнөө гаргаж чадахгүй дүлээд нэгээр хорглоо тоолоо сууж исэн үе бас надад байсан. Тэгэхэд надад өмнө те маш их уур, гомдол, үдсэн ядалт, өшөө авалт юу вэ те? Тэр болгонд байсан байгаа байхгүй юу? Тэр болгоныг би нүдэ анаал зөвхөн миний л өтгөн хатаад байна гэж боддог. Тэрнийхээ шалтгаан нь миний дотор энэ бүх зүйл хурсан байгааг өрөөсөө анзаараагүй ойлгоогүй. Хэрвээ чамд те яг өнөөдрийн сэдв тохиолдоод чиний хоёр чихчин сонсоод байгаа бол энэ чиний дотор байгаа зүйл. Тэгэд өнгөрснөө тавьж гаргаж чадахгүй байгаа тийм зууралдаанд байгаа бол өрөөсөө энийг л тавьж явуулчих. Тэгэл чиний өтгөн хаталт чинь аяндаа зүгээр болно. Энэ нь бидний махан биеэрээ дамжуулаад чи хизээ ухаарлыг авах юм бэ гэж байгаа юм шиг.
дэлхий хорвоо ертөнцөөс бид нарт тохио болгож нөгөө хэлж чадахгүй юм чинь яах нь вэ? Яг биеэр мань дамжуулаад ухаарлуудыг өгж идэг зүйлсүүд байгаа тийм. Тэгээ бүх зүйлийг хянах гэж оролддог. Тэгэнгүүтээ яах вэ? Энэ хянах гээд оролдоод байгаа энэ сэтгэлгээний төвшөнд байгаа зүйл маань махан бие дээрээ энийг өрөөсөө ингэж барих ёстой юм байна. Хянах ёстой юм байна. Хөдөлгөөнгөө болох ёстой юм байна гэдэг дохиог бүдүүн гидсний, нарийн гидсний эд эсүүд маань мэдээллийг хүлээж аваад хөдөлгөхгүй ингээл барьцдаг. Уг нь ингэж гүрвэлзээд бэж идэг эргэтэн байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тархи маань маш хүчтэй ажиллаад тэрийг ч энчээ тавьсангүй, энийг ч энчээ тавьсангүй гэд бүх зүйлийг хянаад чи хаашаа яваад ирсэн юм? Им орой болсон байна. Юу гэдгийг хаашаа явах гэж байна гэл юм болгоныг цагдаад хориод хянаад бариад зууралдаад байх тусмаа бидний эдэрхтэн хүртэл тэрэндээ дасан зогцоод миний эзэн намайг барь гэж байна гэдэг горим руугаа шилждэг. Энэ нь ганцхан өдөр болохгүй гэдгийг түрүү хэлсэн тийм ээ. Тэгэхээр тавиулахын тулд ялгаа байхгүй үүсгэсэн замын ятгахта талыг туулна. Тэрэндээ цаг хугацааг олгоорой. За би тэрэндээ гомдсон нэг гомдлыг би тайлаа гаргацсан шүү дээ. Одоо яагаад миний өтгөн гарахгүй байгаад байна гэж болохгүй байгаад байгаа юм биш үү? Тэгэхээр гомдол гэдэг зүйл маш олон хүн дээр явагддаг. Дээр нь бид нарын зан чанарууд байгаад байна. Сааталт нь би юг бас хянаж цагдаж бариад байгаа юм бэ? Юм болгоныг өөртөөсөө олж олборлож алт ухаж байгаа юм шиг тэрийг олох болгондоо хөнгөн байдлыг би ирч хүчийг мэдэрч идэг. Хэрвээ ингээд нэг зүйлийг олоод авцсан олж аваад ингэж тавьж явуулах тусмаа би маш их хөнгөрдөг. Өглөө босоход унтаагүй юм шиг мэдрэмжтэй би хүнд оргиод байвал ялгаа байхгүй. Энэ чамд маш олон зүйлсүүд сэтгэлд чинь ингээд тагтаршаад боголцсон байгаад байна. Тэрийг нэгээрээ ингэж гарах, хай, тавьж явуул гэдгийг хэлээд байна. За тэгвэл энэ саяны бодлуудын энерги нь болохоор гадагшаа тавихгүй гаргахгүй гэдэг сэтгэлийн төвшнгөөс одоо биеийн төвшөнд өтгөн гаргахгүй байдалд хүргэнэ гэж ойлгож болно. Тэгэхээр бодол биелнэ гэдгийг бид нар маш олон удаа сонссон байгаа мөртлөө амьдрал дээр чамд яг юугаараа нөлөөлөд байна вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол амьдрал дээр чамд өтгөн аталтаар чинь нэг шинж тэмдгэн шүү. Өтгөн аталтаар чинь чамд дохио болж ирж иж магадгүй гэсэн үг. Болно тэгэхээр чамайг бодлоо өөрчил. Сэтгэлгээний төвшингээ задал гэдгийг хэлээд байна. За сэтгэл зүйн төвшин засаараа гिच маань. Яа. Тэгэхээр зэрэг ер нь сүүлийн үед бидний бие бол ерөөсөө энерги юм аа. Тэгээд энерги юм бол бид нарын энэ өвчин, зовлон, энэ бүгд ирээд байгаа нь бид нарын одоо мэдээллийн систем, энергийн систем гэдэг хоёр юмнаас болоод байна. Тэгэхээр бид 3D амьдрал буюу одоо энэ махан биенээ амьдарж байгаа материаллык амьдрал. Дээрэс нь одоо энэ сүүлийн үед нөгөө квант физик гэж яриад байна шүү дээ. Бидний амьдралд тэр квант физик буюу тэр бөөмүүд, энергийн бөөмүүд ерөөсөө нүдэнд үзэгдэж баригдахгүй тийм хоосон бөөмүүдийн нөлөөлөл маш их явагдаад квант физикийн онлоор аль хэзээний энэ нь шинжлэх ухаанаар батлагдаад ирчихэж байгаа маа гэсэн үг. Тэгэхээр бид аль эмчилгээн дээрээ ямар ч байсан гэсэн нэг Японы ягаан эмч гэдэг юм уу? Эсвэл одоо магнези сульфат гэдэг нэг туулга уугаад ч юм уу? Эсвэл нэг бургойгаар юу тавиад бургойдаад усаар клизм тавиад бургойдаад ингээд гаргах гэдэг тийм материаллык үйлдэлүүдээс илүү
Хүмүүс илүү их бодол дээрээ, сэтгэл дээрээ нөгөө нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй байгаа тэр төвшин дээрээ анхаарал хандуулаач гэсэн дохионууд юм байна л да. Тэгэхээр бидний бид нэгдүгээрт энергийн хууль үйлчилж яадаг. Хоёрдугаарт мэдээллийн хууль үйлчилж яадаг. За, энерги гэд ярихаар зэрэг эерэг сөрөг энерги гэж ярьдаг тийм үү? Нэмэх хасах цэнэг гэд. Цэнэг гэд ярьдаг боловч энэ маань энерги. Тэгэхээр нэмэх хасах цэнэгүүд хоорондоо таталцдаг. Энергийн тухайд. Мэдээллийн тухайд ижил цэнэгүүд хоорондоо таталцдаг. Ижил цэнэгүүд хоорондоо таталцдаг. Тэгэхээр бидний мэдээллийн төвшөнд энэ нь өнөөдрийн хүртэл чи 10 настай байна уу, 20 настай байна уу, 30, 40, 50, 60, 80, 100 настай байна уу? Энэ хугацаанд ямар мэдээллүүдийг энэ биедээ кодлоод мэдрээд хүрээд ирсэн юм бэ? Нөгөөх нь дээрээсээ эхийн биед бүрэлдэн тогтох хүртлээр чиний өмнөх мэдээллүүд буюу одоо нөгөө гэрлэр квант физикээр сүнсээр гэж яриад байгаа тий. Удамшлаар гэж шинжлэх ухаанаар яриад байгаа. Тэндээс ямар мэдээллүүд чамд хүрээд ирсэн юм бэ гэдэг дээрээ тогтон бодож тэндээсээ мэдээллүүдээсээ одоо сэтгэл зүйн болоод бодлын шалтгаанд өвчнөөхөө шалтгаануудыг хайх боломжтой. Тэгэхээр сөрөг мэдээллүүд бие биендээ татагддгийн бол нөгөө ижил мэдээллүүд бие биендээ татагддгийн бол өнөөдөр миний биед тэр одоо өвчнийг тэр өтгөн хадалтыг, тэр цөсний чулууг, тэр вирусээр халбарлахыг үгүй бол дархлаа одоо сул байх тэр мэдээлэл нь миний биед байгаад байна гэсэн үг. Тэгвэл би энийг эхийн хөвлөд бүрэлдээд төрсэн цагаасаа хойш би энийг бүтээчихсэн юм уу? Энэ мэдээллийг эсвэл одоо миний удам, миний нөгөө удамшлын гэж ярьдаг штэ. Тэгээд сүнсний төвшөнд болвол нь бид нар яриад байгаа нөгөө удмын өвөг дээд эс буюу одоо чиний өмнөх төрлүүд тэгээд удамшлын гэдэг нь чиний аав, ээж, эмээ, өвөө тэгээд тэдний хиддэх үедэр энэ мэдээллийн систем чамд бүрэлдэж үе дээрээс дамжаад чамд бүрэлдээд ирсэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх. Тэгэхээр миний биед өнөөдөр боддоор сөрөг мэдээлэл оршоод байгаа учраас бид нар сөрөг юунуудыг одоо биедээ сөрөг өвчин зовируудыг сэтгэлийн шаналгаануудыг, стрессийг, уур бухимдлыг одоо нөгөө депресс гэж бид нар ярьдаг те. Тэр бүгдийг татах тэр хүч нь надад бас байгаад байгаа юм байна гэдэгт аль хэзээний итгэх хэрэгтэй болчихжээ. Тэгээд яг ийм юм яриад эхлэхээр зэрэг хүмүүс тэгдэг. За бушуухан л тэр нэг ямар юм идэж уухын тэрнийг л заагаад өчгөөч. Ямар ядаргаатай юм. Тэгэл нэг сүнс мүнс яриад энэ одоо шашин юм уу хайшаа юм гээл ингэдэг. Тэгэх юм бол хэрвээ чамд тэгж бодогдож байгаа болвол чиний одоо нөгөө мэдээллийн гэдэг юм уу юуны систем чинь шилжилтэнд ороогүй байна. Яг өнөө цаг дээр өнөө цагийнхаа хөгжлийг гүйцэж ирээгүй хоцрогдоод байна гэдгийг өөртөө бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр худлаа юм мэдэхгүй юмнууд л ингээл нэг сүнс мүнс яриад энерги яриад тэгээ яадаг. Тийм л мэддэг байсан болвол нь яаж өтгөнөө гаргахыг л заагаад өгчихгүй юу гэж байгаа юм шиг хандлага чамаас гарч ирж ивэл яг үнэндээ чамайг өөрөө өөрлөгөө дотгошоо ороочи. Энэ өнөөдрийн одоо шинжлэх ухааны болоод квантын хөгжлийн философийн хөгжлийн төвшөнд өөрийгөө авцраач гэсэн шалтгаан буюу одоо дохиог чамд өгж байгаа л гэсэн үг. Дохиог чамд өгж байгаа. За тэгээ айцаас олж ерөөсөө өтгө хатна гэж юу байдгийг чи гэдэг юм уу те. Тэгээ айц гэдэг нь болохоор бид нар ерөөсөө мэдэхгүй юмнасаа л айдаг штэ. За жишээлбэл хэдүүлээ Улаанбаатараас Эрдэнэт гараад явъя гэж бодъё. Машин бариад ганцаараа. Тэгээд бид нар өмнө нь
хэн нэгэн хүнтэй ч вэ, эсвэл ганцаараа ч вэ, ямар нэг байдлаар эрдэнэт ороод үзчихсэн болвол эндээс айхайж байхгүй. Тэрийгээр тэгж яваад ингээд тэнд нь тийм дов толгод байдаг одоо юу гэдгийг те. Тэнд нь хяналтын камер байдаг, торгуулахгүй ингээд хурдан хасаад явчих болно. Тэнд нь зам нь жоохон эвдэрхий байсан. Тэгэхээр зэрэг яах вэ? Тэн дээр болгоомжтой явхад алцахгүй би эрдэнэт хүрчнэ гэд төлөвлөгөө зориг байгаа болохоос биш яах вэ? Айдас тэнд байхгүй. За ямар үед айдастай байх вэ гэхээр мэдэхгүй үед. Одоо яаж явна? Зам ямар байдаг бол цас орсон байгаа болов? Замдаа хідэн камер байдсан бол одоо хідэн километр хурдтай явдсан бол гих метр. За замдаа аваар осол хийгээд өгчих үедээ, хүн амтаа алжих үедээ, өөрөө өгчих үедээ, ирэмдэг зэрэмдэг болчих үедээ гих метр ингээ бодогдоод байж байгаа нь өөрөө тэр айдас буюу энэ бодол биднэрт орж ирэх тоолонд бидний бие организм биднэрт мэдэгдэхгүйгээр агчж идэг. Булчингууд тэр нэтхий хэл бид тэр булчингуудын агчлтыг тэ хододны юу болоод одоо спазм болоод хоолой гороогоод хоол залгиж чадхаа болох хүртлээр баг анзаардаггүй. Ингэтлээ бид өөрсдөөсөө холтцсон байдаг гэсэн үг. Ийм болтлоо өөрсдөөсөө холтцсон. Тэгэд өөрөө өөртөө хайрыг өгөөч гэхээр хайр гэж юу юм? Өөрийгөө хайрлна гэж яадгийг. Би өөрийгөө хайрлаад байгаа штэ. Гэт гадна талд нь нүүрэндээ нэг тос төрхөгч байд юм уу, тийм ээ? Эсвэл өөрийгөө хайрлнаа гэд гараад нөгөө мөнгөө өрөөд нэг өндөр өсгийтэй гутал авч өмсөгч байдаг юм уу? Үнэртэн танартан авч шүршиг цацагч байдаг юм уу? Энэ мэтийн юмнуудаа өөрийгөө хайрлж гин гэж нөгөө материаллаг дээр тулгуурласан сэтгэлийн шалтгаанаа харахгүй өнөөдрийн нийгэмтэйгээ бүр хоёр үе шатаар дор байна гэдгээ мэдэхгүй. Тэгэхээр энэ нь айл хэзээний сүүлийн 20 жилээс хойш. За хамгийн сүүлийн бараг 15 жилээс хойш хөгжөөд ирсэн энэ юутайгаа хөгжилтөг чиний сэтгэл зүй, мэдлэг, мэдээлэл зэрэгцэж ирээгүй байна гэсэн үг. Бид нар одоо 15, 20, 20 орчим, за 20 гаруй жилийн өмнө ч юм уу анхны гар утас гарч байхад бид нар мэддэггүй л байсан. Баян хүмүүс нь л авч хэрэгэлдэг байх айхтар үнэтэй юм байлээ л гэд ингэж бид. Одоо тэгэхэд 20 гаруй жилийн хугацаанд ерөөсөө гар утасгүй одоо баг гөлгийтэй хөөхд байхгүй болоод байгаа юм аашаа тий. Тэгэхээр юмсын хөгжлийн хурдац энэ хэмжээгээр хурдан байгаад байна. Тэгэхэд энэ гар утас гарч ирээл хоорондоо ингэж ярьж болдгийм байна. Одоо заавал уулзалдаад байх шаардлагагүй боллоо гэж байж исэн. Дараа нь тэгсэн чи яасан? Бүр камертай. Тэгээ бүр яах вэ? Яриад нөгөө номерыг ингэж цуглуулж ээж биш. Зүгээр л нүрээрээ таниад ч байдаг юм уу те. Дуугаараа таниад. Тэгээ бүр нүрээ харж агаад өдрө болгон уулзаад ярих яг уу. Интернет гэдэг орчин бас гарч ирээд 10 20 жил болж байна. Тэрнээс өмнө л гарч ирсэн л дээ. Бидний монголчуудын амьдралд орж ирсэн тэр нэг хамгийн дундаж нэг хугацааг л хэлэхэд тийм байгаа. За тэгсэн чи одоо юу болж ийн гэхээр зэрэг AI буюу нөгөө хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухаан буюу хүний бүтээсэн тэр квант физикийн онолыг ашиглаад бүтээсэн хиймэл оюун ухаан өнөөдөр яаж гинэ? Бидний нүдийг бүлтээлгэж чихийг дэлдийлгээд байж гинэ. Тэгэхээр шинжлэх ухаан болоод энэ физик философийн хөгжил энэ хэр хурдан явж байхад би нөгөө л нэг материаллаг те тэр эмээ өгөөч, жороо бичээд өгөөч, хурдан наатгаа хилээч гэдэг 2 3 үе шат. Одоо AI-г тооцох юм бол интернетийг тооцох юм бол гар утсыг тооцох юм бол ингээд хамгийн их мэдэгдэж байгаа хэсэг штэ. Тэгээд дээрэс нь бид нар хамгийн их донтож тийш орж байгаа хэсэг. Тэгэхээр энийг тооцох юм бол айл хэзээний зүгээр бодитоор 3 үе шат байж гинэ гэсэн. Чи гар утас хэрэглээд AI-г ашиглаад ингээд байж гин гэдэг нь чиний тарих сэтгэл зүй тэр хүртэл хөгжсөн гэсэн үг биш байгаад байна. Тэгсэн мөртлөө AI л мундаг юм шиг байгаад байна. AI л мундаг юм шиг бодоод байна. AI-гаас хамаг юмнуудаа асуугаад байна тий. Тэгэхэд чи өнөөдөр өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг мэдж байгаа юм уу? Чи өөрөө өөрийнхөө айцыг мэдж байгаа юм уу? Бараг AI-гаар чи айцаа тодорхойлуулах юм уу?
Аягаар чи өөрийнхөө стрессийг тодорхойлуулах юм. Одоо стрессийн тухайд бол маш их юунууд янз бүрийн тестүүд их гардаг болсон. Тийм ээ? Чи стресстэй байна, дундаж стресстэй байна, тэ? Жохон амар гэж нүчээр ээлжилж гин үү, инээ тэрэ гээл бахан зураг мурагтай ерөөсөө. Тийм юм. Тэгвэл чи хинд гомдсон, хинд ууралсан, яаж бухимдсан, бухимдахаараа чиний бие дээр ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг мэддэггүй. Тэгэхээр уур, бухимдал, айдас энэ бүхэн бидний сэтгэлийн шалтгаанд бидний өвчнүүдийн сэтгэлийн шалтгаанууд болоод байна. Тэгэхээр энэ бүгдийнхээ учрыг олохгүйгээр биднэрт уур байгаа учраас ууртай холбоотой өвчнүүд наалдаж орж ирээд байна. Яагаад үгүй л ижил мэдээллүүд бие биендээ татагддаг гэсэн шүү дээ. Ижил мэдээллүүд бие биендээ татагддаг. За энэ ижил мэдээлэл бие биендээ татагддаг гэдгийн жишээг би тайлбарлая. Нэгдүгээрт за чи хэрвээ юуг сонирхдаг болвол за юу гэдгийг онгоцны механизмыг сонирхдаг болвол чамд йогийн тухай хичээл тийм сонирхолтой сонсогдохгүй. Нойрч хөрнө, унтна. Тийм үү? Тэгээд яг хөө хөвшээлгээ шал димээ нэг л хүүхэн йог моо гэл ингээд исэн би өөр хөвшээл гэж байж байгаа л хүрээд ирлээ гэдэг. Чамд сонирхолгүй. Яагаад гэвэл чамд йогийн талын мэдээлэл байхгүй бол тэр нь чамд сонирхолгүй гэсэн үг. За чиний сонирхдаг юм чинь тэгвэл нь одоо онгоцны техник, механизм яаж угсардаг, яаж хөөрдөг, яаж газарддаг гэх мэт те. Тэгэд тэр талаар лекц уулзалт болж ийн гэвэл чиний нүд чин сэргээд, улам сонирхоод, нойр чин сэргээд явах. Тэр мэдээлэл рүү шумбаад орно. Жаргаж тэрнийг хүртэж идэлнэ. Тэр энэ нь болохоор зэрэг яах вэ? Нөгөө чамд байгаа мэдээлэл чинь нөгөө дараагийн мэдээлэлээ татаад байгаа. Ижил мэдээллүүд бие бинийгээ татаад байгаа хэлбэр байгаад байгаа байхгүй юу? Татаад байгаа хэлбэр. За нөгөө сөрөг цэнгүүд чинь бие биенээ түлхдэг гэдгийг мэднэ тийм ээ. Тэгэхээр үнэхээр их ядарсан чиний энергийн төвшин буюу одоо биеийн чинь ядаргаа, сэтгэлийн чинь ядаргаа, бодлын чинь ядаргаа үнэхээр дартагтай тулцсан болвол сөрөг болсон гэсэн үг. Хар, бараан дандаа яах вэ? Муу бодол бодогддог, бүтэхгүй гэж боддог, үхэн гэж боддог те. Үхэл ойрхон байгаа юм шиг айдаг те. Тэгэд өөрөө эс байлаа гэхэд ойр орчныхныгоо өгчих үедээ гих мэтийн айдас нөмрөгддөг. Гих мэт байгаад байгаа болвол энэ нь яг чиний энерги ерөнхийдөө сөрөг буюу бараан тал руугаа орсон байна. Тэгэхээр ийм бараан хүнд тийм ээ гэрэл тэнд байгаа. Чи итгээд бай, намайг сонсоод бай гэхээр зэрэг. За юугаа хуцаад байгаа. Тим юм гэж юу байдгийг. Өнөөдөр тийм л юм байсан болвол би өвчтөе зовлонтой тэдэн жил боллоо. Стресстэй, депресстэй эдэн жил боллоо. Тэгэд тийм л бурхан шиг юм бол надаа гарч ирээ тусалчихгүй яасан гэдэг бодлоод орж ирээд нөгөө яг эерэг гигэн цагаан тэр энергинд чамаг яг үндсэндээ гэрэлтүүлэх гээд байгаа зөв юмдаа итгэж чадахгүй түлхээ явуулцдаг гэсэн үг. Түлхээд явуулцдаг. Тэгэхээр энэ яг энерги зөрчилдөөд байна гэд хүмүүс чи яадгүй. Зарим нэг найр, хурим, уулзал, цоглаан дээр зэрэг тэр нэг сони энергитэй хүн байсан. Өөр юм үг солих гэхээр зэрэг л нэг сонин санагдаад тэгээд дуграагүй гараад ирсэн штэ ч байдаг юм. Цухтаагаад хүрээд ирсэн штэ ч байдаг юм. Тэгээд ярьдаг тийм. Тэгэхээр сөрөг буюу нэмэх хасах цэнгүүд бие биендээ түлхэж идэг. Юу илээ бие бинийгээ татж идэг. Тэгээд ирэхээр зэрэг бидний юунууд нөгөө хар бараан байгаа энэ сэтгэл зүйн мэдрэмжүүд буюу дотоод энерги дотогшоогоо л илүү ороод идэг. Дотогшоогоо. Гомцон ч гэсэн дотогшоогоо. Нөгөөхөө 10 жил, 20 жил. Ууралсан ч гэсэн дотогшоогоо ил гарч хэлж чадахгүй. Тэгэл улам нэмэл уурлаад идэг. Нэмэл уурлаад идэг. Тэгж жаад яах вэ? Нөгөө
нар дэлбэрдэг шиг ямар ч цэник тэ савнаасаа хитрэхээр дэлбэрдэг тэр шиг нэг удаа дэлбэрж байгаа нь биднэрт яхав аль хэзээний хавдар болцсон байна. Одоо өтгөн хадалттай би тэдэн жил болсон. Одоо өнөөдрийнхээ сэдвтэ ярихад те. Тэгээ миний гидс ингээл жирэмсэн юм шиг л цондоогоод байгаа. Тэгээ би амар их ихрүүлдэг штэ гэл те. Тэгэхээр зэрэг хэлж байгаа үгнээсээ хүртэл нөгөө амар гэдгээрээ дамжуулаад бас нөгөө амаарыгаа өөртөө үйлдвэрлээд идэг. Монгол суу ухаанд ярьдаг. Зүр зэцэн үг те. Амны бэлгээс аштын бэлэг. Тэгэхээр амнаас минь ямар үг гарч ийн үү? Гэдэг нь аштын бэлэг буюу цаашид би ямар одоо хувь тавиланг туулах юм бэ гэдгээ бид нөр өнөөдөр амаараа бичиж идэг гэсэн үг. Хувь тавилангаа зорж идэг. Тэгэхээр сэтгэл зүй төвшөндөх шалтгаанууд маань яг уу уур бол уураараа хураагдаад, айдас бол айдсаараа хураагдаад, айдсаа ил гаргаж ярьдаггүй, тэрнийхээ учир жанцанг олдоггүй, уур гомдлоо тайлдаггүй, бухимдаад, бачимдаад, үр хүүхдүүдээ хүртэл яг уу цохиж авдаг, зоддог. Одоо энэ нийгэмд байж байгаа энэ их хүчирхийлэл, аллах, таллах тийм ээ, муу муухай бүхэн маш их сэвэгддэг тийм үү? Одоо фэйсбүүкээр л нэг тэр тэгж гинэ гэл хов үнэн худал нь мэдэгдэхгүй. Тэр тэнд өгөж гинэ, тэр тэрнийг алж гинэ. Ийм аймаар юм байх уу, тэхүү өнгөхүү гэ. Тэгэхээр бид нар яг өөрсөндөө байж байгаа нөгөө энергиэрээ энэ бүгдийг татаад олж уншаад тэгээ энийг л дамжуулахгүй болвол дамжуулаад үржүүлээд байна гэдгээ мэдэхгүй. Дамжуулаад үржүүлээд тараагаад байна гэдгээ мэдэхгүй. Ийм байдал чамд анзаарагдаад байгаа болвол тогтож бодооч ээ. Тэ сэтгэл зүйн энэхүү сөрөг мэдрэмжинд тулгуурласан байдлуудаа эдгэрүүлэхтэрээ анхаарлаа төвлөрүүлээч ээ. Юу яасан сошиал, юу яасан одоо хүнд нөлөөлөх. Нэг сайхан тэ гоё зөв бүх юмнуудыг юу яатсан багтаацсан гоё лекц уншаал. Гоё нөлөөлөгч өөрөө ганган гэж ихтэйхэн үнэхээр гоё будцсан, үнэхээр гоё хувцсалцсан. Эрэгтэй нь бол зангаа зүүцсэн те өнөртөө бас өнөртцэн. Эмэгтэй нь бол гоё палаж костюм одоо юу гэдгийг юм өмссөн. Тэгэл ярьж хахад амнаас нь өмхий өнөртэй л те ярьж хахта барх гээл өмхий унгаал. Ийм бэжэвэл нөгөө юу гэдэг лээ гаднаа гэлэнцэг гот дотроо паланцэг билүү. Тэр шиг манай монголчууд энэ зүүр цэцэн үгээрээ ерөөсөө бид нарын энэ эрүүл бие бүтээх бэд юм уу эрүүл аз жаргалтай амар тайван амьдралыг бүтээх бүх тэр судрах хуйлуудын зүүр цэцэн үгээрээ дамжуулаад өгчихсөн байдаг. За тэгэхээр энэ бүгд дээр бодож үзээч ээ гэдгийг та бүхэнд хэлж байгаа. За бодлын шалтгаанд, сэтгэлийн шалтгаанд одоо тэгвэл бие махбодын төвшөнд буюу жинхэнэ миний одоо энэ физик бие дээр яагаад өтгөө хатаад идэх юм бэ гэдг нь нэгдүгээрт одоо эслэг гэж ярьдгийн. Файбер, эслэгийн дутагдал. Хоёрдугаарт усны дутагдлаас болоод байдаг. За дараагийн бүр нэг хамгийн гол хүчин зүйл нь ганц өтгөн хаталт чинь өөрөө тустай юм биш. Бусад эрхтэн системийн өвчлөлүүдийн одоо шинж тэмдэг болж чамд илэрж байгаа. Ийм тохиолдол байж. Ихэнхдээ шинж тэмдэг болж илэрдэг. Өтгөн хаталт дангаараа бараг өвчин болж байдаггүй. Тэгэхээр ямар эрхтэн системийн
системтэй холбоотойгоор өтгөн хаталт үйлдвэрлэгддэг гэж чинь. Би болдог вэ гэхээр зэрэг нэгдүгээрт элэг ачаалалтай үед. За чи арх угаад байдаг бол чи өмнө нь шаралж исэн болвол за чи үнэхээр гониг гутралтай илгээ баярлуулдаггүй ээжтэй аавда илхэн саданда гомдчихсон тонирхчихсан тэрэндээ яг уур бухимдал нь багтаж ядчихсан. Тэгэхээр яг илэгч нь ерөөсөө баярлахгүй илэгч нь дэвтэхгүй маш их ачаалалтай. Илэг нь эмтэрчихсэн гэж ярьдаг те. Илэг эмтлэм гэж ярьдаг бид нар нэг муу мухай юмыг те. Илэг эмтрмээр гэж. Тэгэхээр зэрэг тэгээд илгээ эмтэлчихсэн явж байгаагаа мэдэхгүй. За цүсний зогсон гიშэлтэй. Цүсний зогсон гიშэл яг уу нөгөө уур уцаараас болдог. Байн ууралж идэг. Олон давтамжтай ууралж идэг. Ийм хүн болвол яг уу цүсийг маш ойрхон агшаагаа цулруулаад байна гэсэн үг. Чиний уур хүрэх болгонд цүс чинь агшиж идэг. Тэгээд жоохон тавьшрахад нэг жоохон сулраад ирдэг. Дахиад уур хүрдэг. Дахиад агшдаг. Тэгсээр байгаад яг уу. Тэгсээр байгаад нөгөө цүсний хүүдий чинь нөгөө үлээгээд нэг хаашаачгүй болцсон нэг голж ицсэн шаар байдаг шүү дээ те. Үлээгээ ицсэн шаар санаанд орж ийн үү та нарт те. Бүр ингэ сунцсан. Тэр шиг болчдөг. Үлээцсэн шаар. Тэгээд ирэхээр зэрэг цүсний зогсон гიშэл үүсээд цүсний хүүдийн олон дахин агчиж юу яасан шаар шиг болцсон тэр юун тэр цүсний зогсон гიშэл үүснэ. Яагаад үгүй вэ? Яг хэрэгтэй үедээ нөгөө сунцсан шаар шиг цүсний хүүдий чинь хоол идэх болгонд уулна жоохон агшаад нэг хоолны халбах хэмжээтэй ч гэдэг юм уу юг цүсийг 12 хуруу гидс рүү шахаж гаргаад нөгөө 12 хуруу гидс рүү орсон юу чинь цүс чинь өөрөө хоол боловсруулах эрхтэн системд оролцоод чиний гидсэнд орж ирсэн нөгөө өөх тосыг задлах амар хоол хүнстэй орж ирсэн өөх тосыг задлаж хэмэгдүүлэх байдлаар хоол боловсруулах тогтолцоонд оролцох хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө цүсний зогсон гიშэл үүссэн хүүдийн ингээд үлээгээ тайцсан шаар шиг сунаад пак ингээд гуйлж ягаад ёроолд нь яах вэ? Нөгөө ялгарсан цүс чинь тунаад үлдээд идэг. Агчаад гарч ирдэггүй. Агчаад нөгөө шахаж яддаггүй цүсний хүүд юм байна. Ингээд ирэхээр зэрэг чамд яах вэ? Нэгдүгээр таргалалт үүснэ. Хоёрдугаарт нөгөө өөх тосны чинь шимэгдэл байхгүй болно. Өөх тосны боловсруулалт байхгүй болоод таргалалт үүснэ. Тэрний чинь үлдэгдлүүд нь гидсний хананд нь алдна. Цүсний дотор талын хананд, цүсний хүүдийн дотор талын хананд нь алцаар байгаад цүсний хүүдийн хан зузаарсан гэдэг онш. Тэгээд удаан хугацаагаар байхаараа зэрэг яах вэ? Нөгөө ургацэг, чулуу гэх мэт өвчнүүдийг. За тэгэд цүс чинь өөх тосыг боловсруулад 12 хуруу гэдэс бүдүүн гэдэс тэгээ шулуун гэдсээр өтгөн гарах процессыг дэмжиж өгөх. Одоо нөгөө боловсрсон өөх тос чинь 12 хуруу гэдэс юугаар нөгөө өтгөний чинь зөөлөн гулгаж гарах нөхцөл болцоог бүрдүүлэх ёстой байдал яах вэ? Цүс чинь тэр ажлаа хийгээгүйгээс өтгөн хаталт үүсдэг гэсэн үг. За шингэний дутагдал буюу манайхан бүгд шингэний дутагдaltaй. Ус ууж чаддаггүй. Би ус ууж чаддаггүй мэл да гэдэг. Тэгээд тэр нь бол яг нөгөө бодол дотор нь л яваад байгаа чаддаггүй. Би тхийг хүсэхгүй байна. Би ус уухаар ойрхон шээс гоожоод байна гэд. Энэ талаар өнгөрсөн удаагийн лайв дээр ярьсан байж байгаа нөхөд сонсороо манайхан за. За хэрхэглэг бах бололт гэ түрүү ярьсан нөгөө юу эслэг баг идэх. Тэгээ энэ нь яг зөндөө юмнуудад эслэг багтай хоол хүнсийг идэх. Дандаа л мах цагаан горил. Тэгээд цагаан будаа. Манай монголчууд ногоонд дур муутай. Бүр хүүхдээсээ хөсвөлээд тийм. Тэгэхээр энэ нь яаж юм? Нөгөө гений хэмжээнд мэдээллийг дамжуулдаг болоод байна шүү дээ.
удам руугаа ногоонд дургу. Аав нь сонгонд дургу бол хүүхдүүд нь сонгонд дургу гэдэг нөгөө дамжиж ирсэн мэдээлэл байдаг байхгүй юу? Удмаас дамжиж ирсэн. За дараагийнх нь хөдөлгөөний хомсдол. Хөдөлгөөнгөө. Тийшэл явна, машинаа авсан. За машин байхгүй бол такси барина. Нэг автобусны буудал алхахгүй. Тэгэл нэг жоохон автобусны буудал алхвал хараал өрөөлөө урсгаал тий. Стаа нэг хуухай автобус нь явахгүй хичнээн хол манайх байдгийн стаа нэрэ баг ингэж амьдарч байгаагаар өгцөн чи ядгийн гэл ингээл дараагийн нөгөө жүжгүүд нь яваад идэг. Тэгэд зорж өөртөө зориулж ерөөсөө яах вэ? Хөдөлгөөнөөрөө дамжуулаад хайрыг өгж чаддаггүй. Өөртөө зориулаад амьсгалж ч чаддаггүй. Амьсгалын тасгал чинь өөрөө бас хөдөлгөөн юм байна шүү дээ. Гидсний гүргэлзэх хөдөлгөөн болвол ерөөсөө амьсгалын тасгалаар. Тэгэхэд яг уу чи өгчээгүй л бол амьсгалж байгаа. Минутанд 17-оос 18 удаа амьсгалж байгаа. Тэгэхээр яг уу энэ 18 амьсгалыг л чи өөртөө зориулаад яг уу гидснийхээ гүргэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад зориулаад амьсгалж чадахгүй. Тэгэл нөгөө уур бухимдал яарсан даарсан стрессэндээ бачимдаад л ухандаад л нус нөлөмсөнд одоо урсаад тусаад те тэгэл гэл ингээл богинохон гидсэндээ хүрхгүйгээр амьсгалдаг гэсэн үг. Хөвлийн гөрөлзөх хөдөлгөөнийг сайжруулах хүртэл нь амьсгалж чаддаггүй. Буруу амьсгалдаг. За тэгээд юм л болвол нь яах вэ? Толгой өвдсөн ч өвчин намдаах юм. Нуруу өвдсөн ч өвчин намдаах юм. Сэтгэл санаа сонирн болсон ч өвчин намдаах юм. Арх уусан ч өвчин намдаах юм. Аналгийн юу гэдгийг те. Энэ мэтэр маш их эмийн хэрэглээтэй. Дээрэс нь мэдлэггүйгээсээ болоод хэн бүхний сайн гэж хэлсэн болгоныг хамаг мөнгөө өрөөд хэдэн саяар нь авч итгэдэг мунхаглал. Иддэг, өөрийгөө хордуулдаг, амиа хорлдог энэ мунхаглал. Бидний өтгөн хатах хамгийн том шалтгаанууд болоод идэм байна. За, гүлнарада төрүүлдэг хөө. За. Тэгэхээр үтэн аталтын шалтгаануудаа ерөнхийдөө мэдээд авчлаа тийм ээ. Том бодлын түвшинд, сэтгэлийн түвшинд, махан биеийн түвшинд гэдэг зүйлсүүд яригдсан. Шалтгаануудаа мэдсэн байхад авах арга хэмжээнүүд нь амархан болоо явчин тийм ээ. Тэгэхээр сэтгэл болон бодлын түвшинд яах вэ гэхлээр өөрөөсөө ганцхан асуулт асуухад тэр асуултын хариултыг олсон байхад болно гэсэн. Энэ асуултыг асуухад ерөөсөө 1 минут бараг ордохгүй байхгүй юу? Тэгсэн мөртлөө бид нар төвөгшөөдөг. Нэг хэдхэн секундын асуулт асуугаад хариулахын хооронд. Тэгэхээр өдөр бүр оройд асуучиж байгаараа өнөөдөр би юу гаргаж тавих вэ гэж өөрөөс асууна. Өглөөнөөс хойш саяны тийм уур байсан уу? Бухимдал байсан уу? Ямар сэтгэл зүй мэдрэмжүүд байсан бэ? Аль эсвэл өөрийнхөө тавьж чадахгүй байгаа дадлууд байж болно тий. Муу дадлууд. Өөрөө дургу. Тэгсэн мөртлөө мэдээд байгаа мөртлөө хийж чадахгүй байгаа. Тэрийг 1000 удаа хилцэн байхад ятгахтаа тэр үр дүнгийнхаа 50% нь хүрдэг юм байна л та. Тэгвэл бүр хийж чадахгүй маа гэхэд бодоод тавьчихж байгаараа. Жишээлбэл одоо би тамхинаас гармаар байна. Уг нь тамхи муу гэдгийг мэдээд байгаа мөртлөө гармаар байна даанч чаддаггүй гэдэг ч юм уу тий. Өөр юу гэж болно тий? Чихэрч байж болно. Өдөр тутамдаа нэг дасгал хөдөлгөөн хий гэсэн ч чаддаггүй, завгүй явж идэг тий. Тэгвэл өөрөөсөө юу гаргамаар байна вэ? Нэг бол муу зүйлсүүдийг гаргаж болно. Нэг бол сайн зүйлсүүдээ оруулж болно гэсэн үг. Энэ хоёр замаараа. За хоёрдугаарт нь хяналтаа. Нөгөө байнга л хянд
хянж цагдаад байгаа үсттэй. Тэр хяналтаа сулруулах, дасгал хийн. Бүх зүйл одоо төгс байх гэж биш. Зүгээр л урсгалыг нь дагаж болно. Бүх зүйлийг хянах гэж битгий улаар нь зүтгээрэй. Хянснараа өрөөсөө тэр зүйл төгс болохгүй. Угаасаа байгаагаар нь тэр зүйл чинь төгс байхгүй юу? Тэр хүн чинь чиний шүүмжлээд байгаа. Чиний дургүйг чинь хүргээд байгаа. Тэр хүн тэр байгаагаараа төгс байхад чи тэр хүнийг засах гад улаарад байгаа. Тэхийн оронд чи өөрийнхөө дотор байгаа тэр засах гэж байгаа улаарсан тэр сэтгэл зүйн ард чинь юу байна вэ гэж асуугаад тэрийг л тавьж явуулах гэж оролдвол маш амархан буюу маш хурдан үр дүнд хүрнэ. За ингэхийн тулд бясалгал хийж болно, амьсгалын дасгал хийж болно, тэ? За энэ diaphragmatic breathing гэд энэ амьсгалын дасгалыг бид нар эрүүл бие бүтээх 90 оны хөтөлбөр дээрээ бүрэн их хэрн заадаг байгаа. Энэ нь болохоор яг энгийнээрээ яаж хийдэг вэ гэвэл жишээлбэл бид нар амны хөндөй болон хамраараа ихэнх хүмүүс маань 90-с дээш хувь нь хамраараа амьсгалдаг тийм ээ. Тэгэхээр хамраараа гүнзгий амьсгалаа авна. Амьсгалаа авахдаа гидс маань урагшаагаад түмбийн. Харин амьсгалаа гаргахдаа гидс маань дотгошоогоо хумигдана, татагдана. Энийг л diaphragmatic breathing гэж гидсний амьсгал гэж нэрлэдэг байгаа юм. За энийг эхэндээ хийхэд хэцүү байдаг. Заримдаа хийж чадахгүй байгаа юм шиг тий. Заримдаа ингээд цээжрээ, бүр заримдаа энэ хоолоогоор, бүр заримдаа ингэж аман дотор бол амьсгалаад байгаа юм шиг мэдрэмжүүд төрж болно. Хэд хэдэн удаа, хэд хоног, хэдэн сар, хэдэн 7 хоног хийжээч энэ нь бүрэн бид нарт сууж өгдөг. Тэр хүртлээр давтамжтай хийгээд байгаараа гэдгийг хэлье. Тэ? Тэгэхээр өтгөн аталтын эмчилгээний хүртэл энэ чинээ шууд уялдаа холбоотой. Бид нар бодохдоо саяны дадлуудыг тэ засаагүй байжиж шууд им уугаад хурдан түргэн бушуухан салахыг боддог. Салъя гэж тэгж яарав давчуу хөдлөх тусмаа тэр өтгөн чинь чамаас хурдан салахгүй. Бүр улам ихээр чангардаг. Улам ихээр хөдөлгөөнгүй болдог. Тэрний оронд эсрэгээр нь суллаад, тавиал, явуулаад, хяналтгүй байлгаад тэгэд амьсгалаараа түүнийг зөөлрүүлээд болчингуудыг сулруулад өгөх юм бол харин ч хурдан үр дүнд хүрдэг байгаа. За тэгвэл сая хэлсэнтэй биеийн төвшөнд ямар зүйлсүүдийг хийх вэ гэд. Өрөөсөө л өглөө босоод усаа ууна. Ус уухтаа болохоор халуун бүлээнээр 1-2 аяга усаа бүлээнээр уучих. Дараа нь хавар намартаа бүр одоо хамгийн багтаа шүү. Илэг цөсөө урсгалд оруулна. Энэ нь бид нарын байгалийн энергиэрээ урсгах ёстой байгаа. Тэрнээс биш заавал уламжлалт авах ханд заавал одоо тэр имлэг дээр очиж хий гэдэг зүйл өрөөсөө биш. Нэг л удаа энэ арга техникийг сурцсан байхад цөс маань өөр урсдаг болно. Илэг маань цэвэр цөсийг үйлдвэрлэдэг болно. Тэгэхээр өтгөн аталтын асуудал байхгүй. Байхгүйгасаад нь ялгаа байхгүй нөгөө илэг цөс маань давхар дэмжигдээд явцдаг байгаа. Нөгөө талаар илэг маань хоргойждаг. Илэг хоргойжод ирэхээрээ бусад эд эрхтэнгүүд маань хүртэл эрүүл зөв голдролтой орно. За хооллолт гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдж байгаа тийм ээ. За өөх тос бас нэмж өгөн энэ дотроо хоолн дотроо бас хөдөлгөөн байгаа. Ялгаа байхгүй. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Бүр мэдэхгүй хүн гэж байхгүй. Гол нь юг мэдэхгүй байна вэ гэдэг нь болохоор дадал болгож чадахгүй байгаагаа чи мэдэхгүй байгаа. Өөр бусдын бүгдийг мэдж байгаа. Ямар дасгал хөдөлгөөн хийдэг, чиний бие юунд дуртай, юунд дургүй, ямар хоолн дуртай бүгдийг чи мэдээд байгаа. Тэгсэн мөртлөө чи хийхгүй байгаа нь чи мэдэхгүй байгаатай адилхан зүйл. Ойлгомжтой тийм ээ? Тэгэхээр өглөөний одоо бид нарын нарийн бүдүүн гидс маань
ямар үед хизээ ажилдсан бэ гэхлээр өглөөний цагаар маш сайхан ажилдаг, ажиллахад бэлэн байдаг. Тэр үедээ тэр өглөөний цайгаа уу гэдэг байгаа шалтгаан нь юу юм бэ гэвэл тэр сааталтаа цөсийг үүсгэж байгаа. Цөсний найрлаганд байгаа тэр ALP гэдэг фермент маань ялгарснараа нарийн бүдүүн гидснийхээ ханыг цочроогоод цочирснараа яадаг вэ гэхээр нарийн бүдүүн гидс маань гөрвөлддөг. Тэрнээс биш ямар нэгэн цочроох зүйл орж ирэхгүй бол тэр чинь хөдлөхгүй байхгүй юу? Тэгэхээр тэр үйлдэлийг хий гэж яриад байгаа юм. Үйлдэл хийхгүй бол нарийн бүдүүн гидс ч гэсэн хөдлөхгүй, элэг цус ч гэсэн ажиллахгүй. Тэгжээж л нөгөө нэг цусны чулуу гэдэг зүйлсүүдийг бид нар дотроо буглаад, бариад, хумаад бий болгоод байгаа. За гидсний дасгалаа хийж болно, тий? Тэгээ зөв суух. 0-да зөв суух гэдэг бас нэг юу байгаа шүү дээ. Та хэд мэддэг бах тий. Хөлн дор нөгөө сандал ч юм уу тий нэг гიშгүүр байдаг шүү дээ. Тэр гიშгүүрийг тавьж ээж суухаараа яг бүдүүн гидс маань ингэж үгүй бүдүүн гидс гинэ нөгөө шулуун гидс маань ингэж нөгөө шулуун байдаг. Тэгэхээр бид нар ингэж нөгөө одоо P-маягийн гэх юм уу ингэж 90 градусын өнцгтөө суучхаар бид нарын шулуун гидс маань өрөөсөө ингэж тахичддаг. Тэгэхээр тахичхаараа энэчнээ нөгөө өтгөн гардаггүй. Тэгэхээр шулуун болохын тулд хөлн дороо гიშгүр тавиад сууна гэдэг нэг зүйл байгаа тийм ээ. Тиймэрхүү энгийн дадлуудыг буюу хийгээд эхлэхээрээ аяндаа нарийн бүдүүн гидсний гөрвөлзөх хөдөлгөөнд бид нар гаднаасаа дэмжлэг туслалцаа үзүүлж байна л гэд ойлгож байна. За энергийн түвшинд болохоор одоо саяны те гидсний доод хэсгээ эрэгтэйчүүд ялангуяа бүсээ бүслэхдээ чангалцдаг. Яг иймэрхүү бид нарын нэг анзаардаггүй мөртлөө жижиг зүйлсүүд ингэж барих нөгөө бүдүүн гидсний гөрвөлзөх хөдөлгөөнд нь саад учруулж идэг байхгүй юу? За энийгээ сулруулж өгөн гадна талаасаа харин энергийн түвшинд болохоор одоо саяны амьсгалын дасгалаа хийж болно. Нэг бол тэр хэвлий хэсэг буюу нөгөө юу лээ? Үндэс хурд буюу ямар сони юм бэ? Би мартчихад ах юм. Хувилгаан өрдөө. Хувилгаан урд хурдны энергийг хөдөлгөөнтэй байлгана. Тэр хэсэг газрын энерги маань сааталтай байгааг бас хэлж идэг. Үүнд яадаг вэ гэхээр нөгөө бүжиглэх гидс хэвлийгээрээ бүжиглдэн шүү дээ тий эргэж. За тийм бүжиглэх байж болно, усанд орж болно, бас суралцах. Бид нар тархиараа суралцсанараа тэр мэдээллийг тэр эд эрхтэн рүүгээ аваачиж идэх байхгүй юу. Тэгэхээр энэ суралцна гэдэг зүйл маань маш чухал. За бүтээлч зүйл хийх нь энэ энергийн төвүүдийг цочроож, сэргээж идэг, идэвхжүүлж идэг. За ойлгомжтой байж чадсан уу? Манайхан асуух асуултууд байвал комент хэсэгтээ бичээд агаараа. Тэгэхээр өтгөн аталт гэдэг бол ерөөсөө гарах ёстой зүйлээ барьж байгаа гэсэн бид нарт хэлж байгаа. Биеийн, сэтгэлийн, бодлын, дохиог хилэмжүүд байдаг бахнэ. Энийг энэ гурван төвшингээрээ шийдчихэж бүрэн төгс эмчлэгдэнү гэхээс биш нэг им уугаад гал унтраах зорилготой хийх юм бол энэ нь улам мууддаг. За өнөөдрийн хичээл маань та нартай хэрэгтэй байсан бол баярлалаа. За комент асуулт байсан уу? Асуулт алга. За тэгвэл тэрээ сайхан ойлгосон юм шиг байна. ойлгомжтой бол тэгэл болчихж байгаа та. За амжилт манайхан бүгдээрэнд нь дараагийн 7 хоногт уулзъя. Тэгээд өөр ямар сэдвээр яриасаа гэж хүсэж байна. Тэр сэдвээ комент хэсэгтээ ч юм уу бичиж тавиараа за. За баяртай.